За Монгол улсын одоо их хурл Монгол улсын ирэх 4 жилийн хөгжлийг жалга доомны 1-р, 2-р тойрогт барьцаалагдсан эрх ашигаас татгалзъя гэж одоо хууль баталсан байгаа. Энэний дагуу Монгол улсын үндсэн хууль шинэ 126 гишүүнийг сонгохоор ажиллаж байгааг бүгдээрээ мэдж байгаа. Энэний дагуу баруун бүсийн 2-р төвд төсөлтөө гэсэн байгаа. Сонгуулийн ерөнхий орноос танд ямар нэг одоо санал өгөөгүй гэсэн үг үү? Сонгуулийн ерөнхий ороо бол хороогоороо оролдож эцсийн шийдвэр гаргадаг байгууллага. Хэн нэгэн хүн одоо өнөөдөр хэлсэн байлаа шүү дээ. Сонгуулийн ерөнхий ороонд дарга сэтгүүлчийн асуултанд тэгж хариулсан гэж. Өнгөрсөн амралтын өдрүүдэд танаа намын өдөр хурцчих гişүүдээ тэр их тэнгэрийн аманд хүлээж авч уулзсан юм шүү. Та уулзсан. Тэрийг би мэдэхгүй байна. Тэгтээ угаасаа өдөрлөгөө тэнд байдаг үстэй. Зарчим баримтлаас гэж та харж байна. Бүгдээрээ Монгол улс одоо сүүлийн 4 жил бид хилцээд сая хэлсэн шүү дээ. Тойрогт барьцаалагдсан нутаг ус жалга доомны үзлээс салаад бүсчилсэн хөгжлөөр явъя. Бид 30 гаруй жил одоо олон юмыг ярьлаа. Гэтэл том зургаараа бид шийдэх олон асуудал байна. Түүнээс биш одоо тэр аймгийн энэ сумын гэхээс илүүтэй яг энэ Монгол улсыг хөгжүүлэхэд бидэнд тулгараад байгаа нийтлэг үнд зүйлүүгээр бид нэгдсэн ойлголтон дээр урагшаа харах хэрэгтэй байна. Энэ нь бол нэгдүгээрт сая хэлснийхэн дагуу одоо бүсчилсэн хөгжлийн үзэл баримтлалын дагуу улс орноо хөгжүүлье. Энэ дээр олон давуу тал байгаа гэж харж байгаа. Аль аймгийн аль байгууллага нь чанараараа сайн байгаа, үйлчлэгээрээ сайн байгаа. Аль аймгийн аль суманд байгаа, аль аймагт байгаа төрийн өмчөөр баригдсан объектуудын хөрөнгийн ялгаа хүртэл гарч ирж байгаа. Тэгэхээр бид энэ удаагийн сонгуулийг 1-р залуу хүний хувьд, 2-р бидний зорж байгаа нийгэм бол тэгш шидэд эдлэх ёстой, шудраг байх ёстой, нийтлэг Монгол улсын үндсэн хууль заасан 6-гийн 2 заасан газрын хэвлэл, түүний баялаг, төрийн нийтийн өмч. Тийм учраас энэ бүх юм тэгш шудраг хуваарлагдах ёстой. Энэний төлөө шинэ хурал бүрдэж Монгол улсын одоо ирээдүйг авч явах ёстой л гэсэн. Жагсаалтайг нэр дэвшигчд нэлээд бас анхаарал татж байна да. Ямар цензуртэй байсан гэж байна? Бүгдээрээ ярьж байгаа шүү дээ. Салбарын төлөөлөл ороосоо хэн нэгэн хүний одоо янз бүрээр яриад байгаа төлөөлөл битээ байгаас үнэхээр тэр салбарын төлөөлөл болж орох гэж байгаа хүмүүс маань үнэхээр энэ салбартаа тулгараад байгаа асуудлаа сая хэлсэн Монгол улсын нийт иргэдийн их ашигын төлөө одоо санал санаачлага гаргаад хэрэгжүүлдэг байгаасаа л гэдгийг бид бүгдээрээ л хүсэж байгаа шүү дээ. Тийм биз дээ. Та ер нь яагаад өөрийгөө сонгуульд нэр дэвших ёстой гэж тодорхойлох вэ? За нэгдүгээр Монгол улсын үндсэн хууль заасан сонгогддог эрхээ эдэлж байна. За хоёрдугаар бас хэд хэдэн салбарт бас ажиллаад нэгдүгээр Монгол улсын хуулийг биелүүлээ. Дээрээс нь Монгол улсын хөгжлийн ерөнхий төлөвлөгөө хэтийн зорилго бас өөрийнхөө одоо хийж чадчихсан ажлуудынхаа туршлагыг нэгч одоо өдрийн өмнө хэрэгжүүлэл бас тийм болчих юм болов уу гэж бодож байгаа. Та оюутлогын тулд ажиллаж байгаа юу вэ? Тэр байгаа. Оюутлогын гэрээг одоо монголчуудад өөр ашигтай болгох тэр таар нь яг юу хийж байна вэ? За нэгдүгээр бид нар өнөөдөр бүгдээрээ мэдж байгаа. Өмнөх одоо хүний өөрийн намын ах нарын алдааг зассан. Өдөртөө 34% бид хүний мөнгөөр зээлээд тэндээ хүүт тооцдог байсныг одоо их олон хатуу ширүүн тэмцэл дунд олон одоо хүндрэлтэй дунд энэ удаагийн засгийн газар тэгэлж чадсан. За хоёрдугаарт нь Дубан гэрээ байна. Дубан гэрээг одоо цуцлж хүчингүй болох мэдээлэлээ татууд ингээд ойлголцоод явж байна. 16 жил Монголын ард түмэн оюу толгойн 34%-ийг ягараа монголчууд гадны хөрөнгө оруулагч мөнгө зээлээд зээлсэн мөнгөндөө хүү тооцдог байсан бэ гэдэг яриаг энэ удаагийн засгийн газар энэ удаагийн их хурл тэгэлж чадсан. Хизээс ер нь ашиг хүртэх вэ? Урьдчилан тооцоолоор одоо 38 оноос гэж явж байгаа. Тэгэхээр металлын үнийн ханшны өсөлтөөс хамаарат одоо наашаа цаашаага одоо нөгөө ногдол ашиг хүртэх хугацаа наашлах магадaltaй байгаа. Өнөөдрийн байдлаар одоо бид нар бүгдээрээ мэдж байгаа. 7200 таа байсан тоонзис одоо 10 руу нэг дөхөө нэг буугаад байгаа. Бидэнд бол металлын үнийн ханшийн хувьд бол давуу тал байгаа.